Стратегийн ордын үр өгөөжийн 60%-ийг одоо улсад хуваарлах. Дээрээс нь ашигт малтомлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг одоо яригдж байгаа. Тэгэхэд энэ бүхний үндсэн шалтгаан нь яаж одоо нэг юм стратегийн орд гээд томьёол нь эцсийн байдлаар тодорхой болоогүй. Орд нь бас төрийн өмчээр хайгуул хийжсэн, зарим нь хийгээгүй юмыг нэг бантан нэр томьёо оруулчаад тэрийг яаж одоо тодорхой болгох вэ гэд хэрэгцээ шаардлага үүсэж байгаа байдал. Нөгөө талдаа Монголын уул уурхайн салбарт геологи хайгуул төр хөрөнгө оруулалт байхгүй болсон. Тэгэхээр ингээд цаашдаа нөгөө мохорж байгаа учраас энийг нэг тодорхой болгоё гэдэг хэрэгцээ шаардлага байгаа юм шиг байна. Гэхдээ одоо энийг одоо яаж тэндээс ахиухан мөнгө авч явах вэ? Нэг хэсэг нэм шудраг бус байдлаар нэг баялаг авчаад тэндээс нь ус нь ахиух авах гэдэг юм шиг ингэж ойлгогдод байна шүү дээ. Эндээ хитрхи хөтлөгдөж жагаад ирээдүйд хөгжих салбарын эрх зүйн орчныг бид нэр хаачих гэдэг юм. Угаасаа хаацсан байна. Тэгэхээр энэ хэдийг би төр орхи тэр стратеги ингэж нэрлэгдэж байгаа ордууд. Цаашид хэн нэгэн Монголд хөрөнгө оруулалт хийгээд геологи хайгуул хийгээд зөндөө их ажил хийгээд их олон 10-100 сая доллар зараад нөөц илрүүлээд тэр нь стратегийн орд болоод ингээд өгөөжийн 60%, өөрөө тэр хөрөнгө оруулагч 34%-аас илүү эзэмшиж болохгүй гэсэн заалттай. Эсвэл бол хуулиас гадуур хамнаатай хамаагүй нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Ингэхээр зэрэг үндсэндээ Монгол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тэгэхээр би энэ бол углуургаараа Монголын хөгжил, Монголын эрх ашигын эсрэг заалтууд гэж үздэг. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлөөр төрийн нийтийн өмч гэдэг зүйлийг оруулж ирсэн. Юу гэсэн үг юм бэ? Энд чинь зөндөө ярьсан. Одоо болтол эцэлж ойлгогддоггүй. Стратегийн орд гэдэг зүйл орж ирсэн. Одоо болтол яв цав тодорхойлт байдаггүй. Дээрээс нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж энэ баялагийг ашиглана гэж бичсэн. Ер нь яг юу вэ? Урт хугацааны хөгжлийн бодлого нь. Үр өгөөж нь гэж шинэ өглөг орж ирж байгаа. Тэгэхээр ийм 19-24 оны яв цав тодорхой биш яаж ч хэрэгэлзүүлж болзошгүй үг өгүүлбэрүүд сүүлд нь явсаар хагаад 24 оны ашигт малтомлын хуулийн дээр бас нэмэлт өөрчлөлтүүд болж орсон. Тэгэхээр ийм үндсэн хуулийн томьёоллуудыг ойлгомжгүй юм оруулж өгөөд дараа нь салбарын хуулийн дээр бас ойлгомжгүй томьёол оруулж өгөөд яг юу н стратеги орд таны хөрөнгө оруулж хийсэн үнэлгээ чинь болох ч юм уу үгүй ч юм уу болчих юм бол та тэрийг ашиглахын тулд за болох эсхийг нэгдүгээр тус төрчиж хийднэ. Тэр төр гэж их гоё яриад идэг төр шийдэн тэр их хурл одоо засгийн газар. Гэхдээ эн чинь бол явж их хурл тэн ажилт. Гişүүд чи хаанаас гарч ирдэ? Намаас. Тэгэхээр энэ бол намын шийдвэр. Аль ордны стратеги юм уу биш юм уу гэдгийг нам шийднэ. Дараа нь тэрийг шийдсэний дараа тэгвэл та наатаа ажиллах эрх нь одоо 34%-аар хязгаарлагдж байгаа. Тэгэхээр тэрүүгээр чи хязгаарлах уу эсвэл хувийн нэмээд тэгтээ нөөцийн төлбөрийг нэмэх үү гэдгийг нам шийднэ. Тэгэхээр тэр намын дарга нар шийдвэр гаргахын тулд нөгөө хөрөнгө оруулсан хүн чинь араас нь гүн дарга би тань чихэр үгүй энэ. Ийм эрх зүйн орчин бол эрүүл бизнесийн орчин байж болохгүй. Тэгэхээр энэ цоврал өөрчлөлтүүд эцсийн дүндээ Монголоос хөрөнгө оруулалтыг холдуулсан. Тэгэхээр үндсэн хууль дээр стратегийн орд гэдэг үг орцсон. Тэгээд тэр нь ингээд 17 болж дуусаад ирээдүйд дахиад хийж бий болохгүй. Тэгээд хязгаарлалт болдог бол бас нэг зовлон дуусах байх. Дараа нь дээр гарч ирэх гээд байгаа 39 нь яах. Эсвэл стратеги гэдэг чинь өөрийнхөө хяналтын дор болгож байж ах хэвээр бодлогын нөөц гэж үзэж бодсон юм бол төрийн өмчөөр эрэл биш шүү, эрэл судалгаа биш. Хайгуул хийгээд үйлдвэрлэлийн нөөц бодсон тэр нөөцийн хэмжээг стратеги орд гэх юм. Тэгэхээр бол төрийн өмчөөр нөөцийг бодсон ордууд нь стратеги болоод бусд нь болохгүй. Тэгээ шинээр хизээ нэгэн цагт улс эрэл геологийн судалгаа биш өрөмдлөг тавиад үйлдвэрлэлийн нөөц бодсон тохиолдолд тэр нь одоо улсын зардлаар байсан бол дахиад шинэ стратеги орд болдог. Тэгээ стратеги орд болсон бол тэндээ одоо хувь харьцаа яах вэ гэдэг асуудлаа ярьдаг. Тэгэхгүй бол тэгж энийг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүй бол энэ ингээд явах юм бол ерөөсөө Монголд энэ салбарын хөрөнгө оруулалтыг байхгүй болгож байгаа. Энд нэг сонир зүйл үүдээ.
байгалийн баялаг, газрын хэвлэлийн баялаг ард түмний мэдэлд үндсэн хуулийн томьёолол маш зөв томьёолол. За ард түмний мэдэлд байгаа ямиг төрийн хамгаалтанд байгаа ямиг хэн нэгэн ашиглах юм бол ард түмэн тэрийг ашигласны төлбөрийг төлнө. Тэр бол нөөц ашигласны төлбөр. Ашигт мандамлын нөөц ашигласны төлбөр буюу амнат. Ард түмний мэдлийн ямиг авсан ард түмэнд нь өгөх ёстой. Одоогийнхоор бол яг нийгмийн даатгалын сан шиг ийм дундын мөнгөний санд буюу баялагын санд тэр нөөцийн төлбөр орж явах ёстой. Гэтэл ард түмний мэдэл төрийн хамгаалалт гэжээд дахиад шинээр үндсэн хуульд оруулсан гэхээр энэ бол төрийн нийтийн өмч юм аа. Яагаад нийтийн өмч байгаагүй? Яагаад төрийн нийтийн өмч гэж байгаа? Тэр томьёолын зөндөө маргаантай ойлгомжгүй сонио. Гэхдээ төрийг хамаатуулж өмч болгоод тэр төр гэдэг чинь хин юм? Төр гэдэг бол нэг байгууллага биш тогтолцоо байхгүй юу? Тэгтэл тэр төр гэдэг бол засгийн газрын хурал юм аа гэд эн чинь өмчтөө юм аа гэж яагаад тэгээд нөгөө ард түмний мэдэлд шууд ард түмний дундын баялагын сан руу орох юм чинь үгүй эн чинь төрийн өмч юм. Эзэн нь би юм буюу төрийн байгууллагууд буюу цааталт намын дарга нар эн чинь миний юм гэж аваад тэрийг өөрийнхөө одоо тэр хамааралтаа төрийн өмчийн компаниуд цаана тэр төсөв хүмүүсийн хувийн бизнестэй түнш бизнес төр хувийн хвшлийн түншлээр дамжуулж мөнгө угаадаг бохор улс төрлөө оруулдаг энэ бүх юмний одоо үүдэл нь би бол энэ томьёотой холбоотой гэж боддог. Тийм болохоор болдог бол үндсэн хуулийн тэр үл ойлгогдох тодорхой бус заалтууд стратегийн орд төрийн нийтийн өмч үр өгөөж энэ төр гэсэн юмнуудыг тодорхой болгомоор байгаа. Эдийн засгийн хуулийн хувьд ойлгомжтой тодорхой үгүүдээр. За нэгэнт үндсэн хууль юм байгаа учраас гэх юм бол салбарын хуулиуд дээр тэгвэл стратеги орд гэдэг нь юу юм? Нэг бол энэ 17-оор хязгаарлал. Эсвэл бол төрийн өмчөр хайгуул хийснийг хэлнэ ч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар нэг хязгаарлах хэрэгтэй. Тэгээд тэр хэвийн бизнесийн хөрөнгө оруулалтыг татдаг. Заавал тэнд очиж намын дарга нартаа наймаалцах замаар миний орд стратеги мөн үгүй юу? Би хэдэн хувийг яах вэ? Энэ бол улс төрийн авилгын үндэс суурь болж байгаа байхгүй. Эсвэл энэ бол том улсын том улс төрийн нөлөөгөөр засгийн газрын их хуралд нь сонирхлоо нөлөөлж шийдвэрлэх ийм л зүйл. Энэ тохиолдолд бол Монголын нөгөө чөлөөт нийгэм, чөлөөт эдийн засаг дэлхийд нээлттэй байх энэ зүйл алдагдана. Тэгээ уул уурхаан салбар маань өөрөө юм эрүүл эдийн засгийн өрсөлдөөнтэй олон тоглогчтой байж иж Монголд хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо эдийн засгийн 70% нь бол төрийн оролцоотой байгаа шүү дээ. Талан төсөв, талан төрийн өмчийн компаниуд, том сангууд энэ дээрээс энэ шинэ стратегийн ордууд гэдэг зүйлээр тэгээд төрийн оролцоотой уулуурхаа гэсэн энэ хандлагаараа явах юм бол 90% гараад явна. 90% төвлөрсөн эдийн засагта төрийн яналтаа эдийн засагта улсад хизээч чөлөөт ардчлал бол байхгүй. Эдийн засгаа дагаад нэг би юу бол тогтолцоо бол өөрчлөгдөж таарна. Энэ бол биднээс сонгосон зам биш. Тэгэхээр энэ уул уурхаан суур одоо ойлголтууд явж Монголын эдийн засаг нийгмийн загварт нөлөөлнө гэж бодож байгаа.